Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 123 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхний эдгэл танд панда байна. There is nothing stronger in the world than gentleness. Han Suyin. За тэгэхээр өнөөдрийнхөө персептийн талаар ярихаас өмнө хэдүүлээ Han Suyin гэж хэн байсан талаар ярьцгаая. Тэрээр 1916-аас 2012 оны хооронд амьдарч байсан Хятад гаралтай Евразийн нэрт эмч, зохиолч, түүхч хүн юм байна. Түүний жинхэнэ нэрийг Розали Матильда Куанху Жо гэдэг бас нэлээд хөрхөн урт юутай байна. Энэ бодвол нөгөө юу юм шүү дээ, pen name гэдэг шүү дээ, тий. За тэгээд түүний тухай гол баримтууд гэд явах юм бол тэрээр Хятадын Хэнан мужид Хятад эцэг Бэлэг эхийн гэр бүлд төржээ. Лондонд агаах ухааны боловсрол эзэмшиж эмч их баригчаар ажиллаж байсан бөгөөд Хятад болон зүүн өмнөд Азийн тухай англи, франц хэлээр 30 гаруй роман, дурсамж, түүхийн ном хэвлүүлсэн байт юм байна. За түүний 1952 оны Алив нэг гайхамшигт зүйл химээх хагас намтарчсан роман нь Холливуудын алдартай кино болсон. Ийм кино байт юм бах та тий. A Many Splendored Thing гинэ. За тэгээд тэрээр Хятадын коммунист төвсгөл болон Мао Цзэдун, Зхоу Энлай зэрэг удирдагчдыг тууштай дэмжигч байснараа барууны орнуудад нэлээд шүүмжлүүлж байжээ. Тэрээр амьдралынхаа сүүлийн жилүүдийг Швейцарын Лозан хотод өнгөрүүлж тэндээ таалалд өгсөн юм байна. За тэгэхээр бас их сонирхолтой л юм байсан юм байна. Гэтэ энэ Хятадын яг улс төрийн бодлого ч юм уу тиймэрхүү зүйл яг нарийн бүр ингээ нэг сонирхож судалж үзэж байгааг болохоор яг ямар үзэл бодлоор ингээд нэг улс төр нь явагддаг. Тэгээд ямар үзэл бодолтой хүмүүс одоо нөгөө тэр улс төрд гарч байгаа урсгал гэх юм уу одоо нөгөө удирдагч дагж байгаа вэ гэдг нь бас жоохон судлах юм бол яг тухайн газрын яг хүмүүсүүдийн бас нэг сэтгэл зүйн тодорхой хэмжээг бас ойлгож болох байх. За тийм манайд улс төр ярих юм бол угаасаа хэрүүл болоод дуусдаг болохоор би энэ подкаст нь улс төр ярихгүй яг. Han Suyin-ий хэлсэн өнөөдрийн персепт маань энэ хорвоо дэлхий дээр инрэнгүй зөөлөн байхаас илүү хүчтэй зүйл гэж байхгүй. Бид нар нөгөө нэг бусдад зөөлөн хандах, бусдыг бодох сэтгэл маань нэг тийм сул дорой байдлыг илэрхийлдэг юм шиг бас боддог л. Одоо нөгөө бусдад хүлцэнгүй хандах гэдэг штэ. Гэтэл яг үнэндээ тэгж чаддаг хүн бол энэ хороо дэлхий дээр бүр ингээ хамгийн хүчтэй хүн байгаад байгаа. Одоо нөгөө өөрөөгөө төс тас гэж нэг хийдэг хүмүүс байлаа гэхэд тэр хүмүүсийг хэн өөрчилж чаддаггүй гэвэл нөгөө хүлцэнгүй, нөгөө инрэнгүй, бусдыг боддог тэр хүмүүс маань тэр нэг муухай яг нэг хайрцагт орсон юм шиг нэг сэтгхүүтэй хүмүүс байдаг та. Тэр хүмүүсийг ч өөрчилдөө штэ. Гэтэл бид нар тэр нөгөө хайрцагт орсон юм шиг сэтгхүүтэй хүмүүсүүдийг болохоор амар хүчтэй мундаг юм хийж чаддаг гэж боддог. Гэтэл яг үүндээ тэд нар маань сэтгэл зүйн хувьд бол маш хэврэг хүмүүс байдаг. Хайрцагнаас гараад юу болохыг угаасаа мэдэхгүй юм чинь. Хороо дэлхийг хайрцагаараа л төсөөлж байсан. Тэгээд тэр хайрцаг нь байхгүй болох үед яхаа мэдхээ бэл. За яг тийм байдлаар инрэнгүй байх, зөөлөн байх, бусдыг бодох, хүлцэнгүй байх зэргийг хизээж тэгэж сул дорой байдлыг илэрхийлэх юм а гэж бодож болохгүй. Сая би яг нэг юун дээрээс сошиалаас яг нэг юм пост олол уншчихлаа л та. Ядчиж ингээд нэг тийм
өдөр тутам амар их тохиолддог. Ягаад гэвэл би ажил руугаа өдөр болгон автобусаар наашаа цаашаа явдаг. Тэгээд автобуснаас нэлийн амьдралынхаа бас хөрхөн нэлийн удаан хугацааг өнгөрүүлдэг болохоор энэ бол үнэхээр их ажиглагддаг. Бид нар урд нь ингээд хэрэг ахмад настай эсвэл бол жоох ингээд хөл муутай ч юм уу тийм хүмүүс ингээ автобусанд орж ирэхээр өө таасав гэд нөгөө хүмүүсүүд нь ч гэсэн одоо нөгөө нэг бая одоо юу гэдэг талархаж хүлээж авдаг байсан тэр үйлдэлийг нь. Эсвэл бол заримдаа яах юм миний хүү зүгээр гэд тэгдэг тохиолдолч байдаг тий. Гэтэл одоо болохоор яадаг байсан гэсэн чинь хүмүүс бүр ингээд заавал тэгэх ёстой юм шиг авиралдаг болчих. Гэтэл яг үнэндээ ингээд автобусны ч бас гол дүрм нь тэр штэ. Төрүүлж ирсэн тэгэл төрүүлээ суuna гэдэг л дүрмтэй штэ. Тэгээ автобусны буудлын дээр ч гэсэн бид нар тий автобус ирэхээр суу. Тийм болохоор ирэхээр суусан автобусд маань сандал байвал суун, сандал байхгүй бол суудаггүй штэ. Гэтэл яг ингээд тэр яг нөхцөл байдлыг ялангуяа ингээд сайхан сэтгэл гаргаад ингээд яасан зүйлийг хүмүүс маань хүлээж авахтаа ерөөсөө энэ босхгүй гээ яад юм. Би угаасаа суух ёстой гэдэг нэг тийм байдлаар хандаж ерөөсөө болохгүй. Тэгж хандахаар чинь одоо би нэг хэд хоногийн өмнөх юунда подкасттаас хэлжсэн да. Хэрвээ ч нөгөө нэг өнгөрсөн лүгээ буугаар бодох юм бол ирээдүйд чам руу гар буугаар бодно гэ биш их буугаар бодно гэ. Гэтэл яг энэ маань нөгөө нэг эсрэгээр бас яаж болох вэ? Бид нар ирээдүг гэдэг нь залуу үеүгээ бид нар хэрэг ингээд гар буугаар ингээд будаад ах юм бол чиний ирээдүй гэдэг одоо тэр настай хүмүүсийн ирээдүй чинь ямар байх вэ те? Тэр ирээдүй маань улам л ингээд одоо ойлгож байгаа шүү дээ те. Гүйцэж хэлэхгүй байсан ч гэсэн. Тийм болохоор хизээж бид бүхний хийж байгаа альва нэгэн үйлдэл цаанаа ямар нэгэн байдлаар чамд муу үр дагавар авчрахгүй юм шиг битээ бусдад ингэж тийм муухай сөрөг энерги гаргаж байгаарэ. Хэрв хинийгэн ингээд чамд ямар нэгэн байдлаар баг ч гэсэн сайхан сэтгэл гаргаа сайн үйл хийсэн бол түүнийг заавал талархах сэтгэлээр хүлээж аваарай. За тэгээд өнөөдөр энийг энэ хүргээд подкастаа өндөрлөе гэж бодож байна. Хүртэл хамтайсан та бүхэндээ баярлалаа. Баяртай. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл таанд Панда.